Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр тавхэндээ зориулаад Монголын орчин үеийн хүүхдийн цуврал киноны амжилттай франчайз, том толгой цувралын үргэлжлэл, том амжилт киног товчхон товчилж хүрэхээр тогтлоо. Кино эхлэхдээ л бидэнд нэг танил, гэхдээ хэтэрхий бодит дүр зургийг харуулдаг. Гол дүр Баатара ангийнхаа атман жижигэд дээрлэхүүлнэ. Жижигэ ганцаараа биш ээ, түүний баруун зүүн гарууд дагаж инээлддэг хүүхдүүд тэр инээд хинтэд сонсогдохгүй юм шиг атлаа хамгийн чанга өвддөг. Энэ бол зүгээр нэг тоглоом биш ээ. Энэ бол бүлий. Жижигэ 1 2 3 гэдэг тоогоор хүүхдүүдийг командалдаг. Харин энэ бол түүний сайн найз Золбоо. Тэр хоёр маань биеийг хэрхэн хамгаалахаа мэдэхгүй учраас болж игэл тэднээс үргэлж зүхтнаа. Золбоо харин түүнийг зүхтахт нь ханиулдаг найз нь. Хүүхдүүд учраас асуудал тулгарх үед үргэлж зүхтах ёстой л гэж боддог. Баатара компьютер тоглоомд хамгийн сайн нь учраас жижигэ түүнтэй тоглоод байн хожигдно. Түүний зорилго бол Баатараг хожих. Гэхдээ зарим хүмүүс ялж чадахгүй болохоор дээрлэхэж эхэлдэг. Энэ бол жижиг шиг дүр дээр харагдана. Ингээд асуудал байсаар өдөр бүрл шахуу зүхтана. Тэр өдөр зүхтэж яваад санаандгүй харсан нэг охин үргэлж зүхтдаг манай хоёрын амьдралыг оронгоор нь өөрчлөх алхам боллоо. Тэнд нь спортын төв хортон байна. Тэр охин самбо бүхийн спортоор хичээлдэг байсан нь асуудлаас үргэлж зүхтдаг Баатара Золбоо хоёрын сонирхлыг татаж охинтой дотносох зорилготой спортод орсон найзууд харин түүндээ гүн дурлана. Гэвч энэ бол зүгээр нэг дурлал биш ээ. Энэ бол өөрийгөө өөрчлөх эхлэл байлаа. Ингээд бие хамгаалах учраа олж асуудлыг зодон тэмцлээр биш, амьдрал тулгарсан асуудалтай нүүр тулах ёстойг ойлголоо. Тэд анх удаа зүхтгаа биш, зогсож сурах гэж оролдож эхэлнэ. Спортын дугууланд явсан хоёр найзын асуудал зөвхөн атаман жижигэ биш. Түүнээс гадна тэнд бас нэгэн тэмцэл болох 100 гэдэг хүүтэй тулгарна. Эндээс хоёр найз амьдралд асуудал хаасайгүй тулгардаг юм байна. Асуудлаас зүхтах биш, харин нүүр тулж зөв аргаар шийдэх ёстойг ойлгодог. Зарим ялалт дэвжэн дээр биш, харин чиний дотор эхэлдэг. Ингээд жижигэ гэж хүүтэй амьдрал дээр тулах зорилготой хоёр найз спортын дугуулангийн 100 гих өвгөнтэй өрсөлдөж самбо бүхийн тэмцээнд ороод хэн нь хэн болохоо харуулахаар тохирлоо. Энэ үед харин жижигэ найзуудтайгаа Баатара Золбоог тагнуулцаар тэр хоёр харин анзаарж байгаа ч юм алга тэмцээнд бэлдээд завгүй байна. Нэг өдөр харин жижигэ тэр хоёрыг бариад авлаа. Сандарсан Золбоо жижигээг үүрээд аваад чичлээ. Жижигэ болон түүний крүү тэр чигтээ шоконд орно. Тэр мөчтөл айдаг байсан хүүхдүүдээс анх удаа өөрсдийгөө хамгаалж чадсан мөч байлаа. Цаг хугацаа өнгөрч Баатара Золбоо хоёр тэмцээндээ амжилт гаргаж 100 ялаад зорьсон зорилгодоо хүрч ялалт байгуулах нь тэр. Гэхдээ л энэ ялалт зүгээр нэг өрсөлдөгчөө ялсан ялалт биш. Өчигдрийн айцаа ялсан ялалт байв. Тэр тэмцээнийг нь харин жижигэ крүүгээрээ ирж үзлээ. Тэмцээний төгсгөлд харин жижигэ атман зангаараа Баатара Золбоо хоёр томорлоо. Манай хоёр үүрээд аваад шидчээгээд очих үед за тоглосон юм аа. Хоёр үнэхэр мундаг байлаа. Ингэж үннээ хүлээн зөвшөөрлөө. Тэр үг заримдаа уучлалтгүй хас ил хүчтэй байдаг. Ингээд киноны төгсгөлд жижигэ болон түүний крүү самбогоор хичээллэх болоод тэд найзууд болж төгслөө. Хамгийн сонирхолтой нь энэ кино ялалтын тухай биш. Энэ бол зүхтдаг байсан хоёр хүү зогсож сурсан түүх. Өмнө нь тэд айдаг байсан. Өмнө нь тэд дуугүй өнгөрдөг байсан. Өмнө нь тэд өөрсдийгөө хамгаалж чаддаггүй байж. Гэхдээ тэд зодон сурсан учраас биш. Өөртөө итгэж сурсан учраас өөрчлөгдсөн юм. Цагдаагийн ерөнхий газрын эвдрээгүй ирээдүй 365-ын яг үнийг л хэлж байна. Ирээдүй эвдрэхгүй байхын тулд бид хүүхдүүддээ айдас биш, итгэл өгч сурах хэрэгтэй. Буули гэдэг зөвхөн нэг хүнийг өвтгдөггүй. Тэр ангийг чимээг болгодог. Тэр хүүхдүүдийг айдастай болгодог. Заримыг нь зүхтаалгаж, заримыг нь дээрлэхэгч болгодог. Хүчтэй байна гэдэг бусдыг дарахыг хэлдэггүй. Жинхэнэ хүч гэдэг өөрийгөө босгох, өөрийгөө хамгаалах, бас бусдыг ойлгох чадвар юм. Киночд байлаа. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.